8 дугаар ангийн шулуун замын жиг төвс хөдөлгөөний тухай үзэж байна. Шулуун замын жиг төвс хөдөлгөөн жигд хувьснаа гэдэг нь хурд нь жигд буурч болно, эсвэл жигд багасч болно, ихсэж болно. Ингээд тэгэхээр бид нар өмнө нь жигд хөдөлгөөн буюу хурдан тогтмол хөдөлгөөн үзсэн. Тэгвэл өнөөдөр жигд төвсөх буюу хурдан жигд ихсэн, багасна гэдэг хөдөлгөөнийг үзэх юм. За тэгэхээр хурдаа бид нар бие өсгөр тэмдэглэдэг. Хурдан тэгвэл констант биш юм байна, тогтмол биш юм байна. За тэгэхээр хугацаа өнгөрөх тусам хурдан өөрчлөгддөг констант биш гэсэн манай хөдөлгөөн. За тэгэхээр графикны юу ямар хувь байх вэ гэдэг. Жигд хөдөлгөөний графиктайгаа харьцуулж хэдүүлээ. Харъя. Осоо тэглэлийн дагуу хурдны авъя. Хөтөө тэглэлийн дагуу хугацаа. Тэгэхээр эхлээд хэдүүлээ. Жигд хөдөлгөөний графика зураг. За ингээд V0 гэсэн хурдтай ямар нэг хөдөлж байгаа би машин магадгүй машин. За машин маань нэг T0 гэсэн хугацаанд V0 гэсэн хурдаар жигд явсан гэх юм бол хурд хугацааны график нь иймэрхүү байгуулагддаг. За ингээд энэ графикийг байгуулахаар юугаар онцлогтой гэхээр хурд хугацааны графикаас нь явсан замыг нь олж болдог байна. Тэгэхээр жигд хөдөлгөөний үед явсан зам нь V0-ыг үрчгэн T0 байдаг гэдгийг бид өмнө нь яг үзсэн байгаа. Тэгэхээр одоо жигд төвс хөдөлгөөнийхөө хурд хугацааны хамаарлын график ямар байх вэ? Юугаараа өөр вэ гэдгийг байгуулж үзье. V0 хурд. За тэгэхээр ямар янзтай байх вэ гэхээр хурдны утга нь 0-оос ихссэн байж нэг болж байна. Нэг бол тодорхой утгаас буурсан байж нэг хоёр янзын график байж болох нь. Нэг бол дахиад bir өөр янзын график байх нь тэгэхээр тодорхой утган дээрээс нэмэгдсэн байж болно. За ингээ 3 янзын тохиолдол байх юм байна. Анхны урд нь 0 байж байгаа хурд нь ихссэн. Анхны урдтай байж байгаа хурд нь багасаад 0 болсон буюу зогссон. Эсвэл анхны нэг тодорхой утган дээрээс хурдаа нэмээд жигд ихссэн гэсэн юм 3 янзын график байж болно. За тэгэхээр одоо хэдүүлээ эхний хурд анхны урд нь 0 байж байгаад жигдэх нь ихссэн гэдэг графикийг салгаад тэндээсээ салгаад зураад үзье. Тэгээд бид нар явсан замыг нь олох томьёогоо гаргаж ирэх юм байна. За ингээд V анхны урд нь 0 гэхээр энд 0 гэсэн утга байгаа. 0-оос за магадгүй энд нэг ирсэн утгыг хэдүүлээ. V0 гэж. За V0 утгатай болсон байна. Жигд гэдгийг бид нар яаж мэдээд байгаа гэхээр энэ график дээр манай VT гэсэн хурд хугацааны хамаарлын график дээр шулуун дүрс үүсэж байгаа болохоор энийг юу гэх юм нэг ч хугацаанд хурдны өөрчлөлт нь тогтмол байгаа юм байна гэдгийг харах юм байна. За ингээд T1, T2, T3 энд байгаа V0 гэж. Тэгэхээр хурдны T1 хугацаанд нэгдсэн урдыг хэдүүлээ V1 гэчээ. T2 хугацаанд нэгдсэн урдыг V2 гэчээ. Энэ V0 гэж тэнгэснийг V3 гэж. Тэгэхээр эндээс нэг зүйлийг ажиглаж болохоор харагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за энэ жигд хөдөлгөөний график ч гэсэн айлгаж ийлээ. За эндээс хурдны өөрчлөлтний T1 хугацаа өнгөрсөний дараа гэж. T1 хугацаа өнгөрсөний дараа хурд нь ямар болсон бэ гэвэл хурд нь V1 болсон байна. За тэгвэл эндээс энэ хоёр T1 V1 гэсэн хамаарлаар юу гаргаж ирэх юм бэ гэхээр V1-ийг T1-т хуваагаад буюу бидний нэгж нэрлэдэг физик нэрлэгээ бол энэ хурдтгал гэж байна. Хурдтгалыг гаргаж ирж болох юм байна. Хурдтгал. За хурдтгал нь юу гэж тодорхойлогдох юм гэхээр нэгж хугацаанд хурдны өөрчлөлтийг хурдтгал хийнэ гэж. Хугацаанд
хурдны өөрчлөлт. V1-ээс 0-ыг хасч байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ягаад гэвэл анхны хурд 0-өөс учраас бид нар шууд V-ийг гэж бичсэн гэдгийг бодох хэрэгтэй. За ингээд энэ T3 хугацаанд энэ B V3 хурдтай болсон бол энэ хооронд B явсан зам нь энд үрсийн талбай. За тэгэхээр талбайг нь яаж олох вэ? Тэгшин зэгт хуурчны талбайг яаж олох вэ гэхээр суурийг нь өндрөөр үржин суур гэдэг нь 0-оос T3 өндөр гэдэг нь болохоор манайхаар V3 болж. Тэгэхээр T3-ыг үржих нь V3 хуваах нь 2 гэсэн утгатай. Ингэх юм B явсан зам. B явсан зам. За магадгүй жишээ аваад тайлбарлах юм илүү ойлгомжтой болно. Тэгвэл жигт хурцсах хөдөлгөөний энгийн нэг тасгал бодлогыг бодож үзье. За тэгэхээр өгүүлбэрийг уншаад өгчээ. Машин жигт хурдсан хөдөлж T тэнцүү 5 секунд хугацаанд түүний хурд нь V тэнцүү 10 м/сек хурдтай болов. Машины хурдтгал болон 5 секунд хугацаанд туулсан замыг олно гэсэн бодлого. За тэгэхээр эхлээд бодлого бодохдоо юу анхаарах вэ гэхээр эхлээд өгсөн олохоос бичнэ. Өгсөн нь за юу өгсөн байгаа вэ гэдгийг энэ өгүүлбэрээр задлах нь. За эхлээд машин жигд хурдсан хөдөлсөн гэж байгаа учраас машин хөдлөн гэдэг бол машин эхлээд зогсож ирсэн юм байна. Тэгэхээр машины анхны хурдыг хэдүүлээ V0 тэнцүү 0 гэж авах үзье. За тэгээд дараа нь юу дурдчихсан байна гэхээр T тэнцүү 5 секунд хугацаанд гэж. За тэгвэл 5 секунд гэдэг нь ямар ч байсан хугацаа нь өгсөн, хөдөлгөөний үргэлжилсэн хугацаа. За дараа нь 5 секунд хугацааны дараа түүний хурд нь ийм болсон гэж. Тэгэхээр V бол 5 секунд хөдөлгөөн үргэлжлсэний дараа яг тэр 5 дахь секундын агш нь 10 м/сек болсон гэсэн. За одоо ингээд өгсөн зүйлүүд ингээд болчлоо. Одоо юу болох вэ гэдэг нь асуултаа сайн унших. Машины хурдтгал болон 5 секундэд туулсан замыг олно гэж. За одоо нь олохоо бичиж. Юу болох гэдэг вэ? Хурдтгалыг хэдүүлээ А үсгээр тэмдэглэсэн. Явсан замыг нь S үсгээр тэмдэглэнэ. За ингээд энэ хоёрыг олоорой гэсэн бодлого. За тэгвэл эхлээд хэдүүлээ машиныхаа хурдтгалыг олъё. Машины хурдтгал гэдэг нь хурдтгал гэдэг чинь өөрөө тодорхойлолт нэг ч хугацаанд хурдны өөрчлөлт гэсэн учраас нэг ч хугацаа гэдэг нь одоо манайх хугацаа 5 секундээр өгөгдсөн бол 1 секундэд хурд нь яаж нэмэгдэж байгаа вэ гэдгийг нь олно гэсэн. За тэгэхээр гол нь жигд хурдсан учраас эхний 1 секунд, дараагийн 1 секунд хурдны нэмэгдсэн утгууд яг ижил байх гэдэг нь. За тэгэхээр хэлбэлээ хурдтгалыг олох. За хурдтгалыг олох. Хурдтгал нь хурдны өөрчлөлтийг хуваах нь хугацаа гэсэн энэ хүү томьёогоор олох нь. Хурдны өөрчлөлтийг яаж олох юм бэ гэхээр аливаа зүйлийн өөрчлөлт бол хамгийн сүүлийн утгаас өмнөх буюу анхны утгыг хасна гэсэн. За тэгэхээр 5 секунд хөдөлгөөн явж эхлэхээс өмнө хурд нь ойлгож байгаад 5 секундын дараа ийм болсон гэхээр энэ бол сүүлийн утга болон энэ анхны утга болох. За тэгэхээр сүүлийн утгаас анхны утгыг хасна гэсэн. За тэгэхээр V-гээс V0-ыг хасна. Тэгээд нэг хугацаанд гэхээр 1 секундэд яаж өөрчлөгдсөн вэ гэдгийг олох учраас 5 секундтэй хуваахна. За ингээд хийд хувааж өгнө. За ингээд орлуулъя. 10 м/сек хасах нь 0 хуваах нь 5 секунд. За одоо энэ дээр ингээд нэгжин дээр хүмүүс их алдчих гадаг нэгжийн бүрэн задлаад үзье. 10 м/сек-ээс 0-ыг хасаад 10 м/сек гарна. 10 м/сек-ийг хэдүүлээ 10 м-ийг хуваах нь 1 секунд гэж бичиж. Энэ бол ингээд бүхлээрээ 10 м/сек гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгсэн чинь тэрийг нь хуваах нь хэд гэж байна? 5 секунд гэж. Тэгэхээр үрчих нь хуваах нь 5 секунд гэж байгаа юм чинь тэрийг үрчих нь нэгийг хуваах нь 5 секунд гэж бичих юм бол энэ хоёр яг тэнцүү зүйл. За одоо ингэ сайн нэгийг хуваах нь. Тэгэхээр энийг адилхан
10 м/сек-ийг 5 секундд хувааж байгаа л гэсэн. За ингэ та ингээд бичиж та үзээрэй наа. За одоо хувагаад үзье. 15 2 хуваагдаад энд 2 үлдэнэ. 2 метрийг хуваах нь 1 энд 1-ийг товлдсон. 1 секундын хүчин 1 секунд. Тэгэхээр 2 метрийг хуваах нь секундын квадрат гэсэн нэгч байна. Хурдталмаа хурднаас өөр нэгчтэй байгааг анзаарч байгаа. 2 метрийг ухах секунд. Хүмүүс хүүхдүүд юун дээр алддаг гэхээр секундыг секундтэй хураачаад байдаг. Тэр ийм утгаар бичээд үзэх нь секундыг хүчин секунд квадрат гарч байгаа гэдгээс анзаарах хэрэгтэй. За одоо би туулсан замыг олно уу? 5 секундэд туулсан замыг олоход бол хэдүүлээ график аргаар ашиглая. Графика байгуул энэ хөдөлгөөний график нь ямар вэ гэхийг байгуулж үзье. За ингээд графикийн хэдүүлээ байгуулахад за биш босоо тэнглийн дагуу хурдаа авъя. Метр секунд гэсэн нэгжтэй байгаа. За нэгжийн нэг талд нэгж. Хэвтэ тэнглийн дагуу хугацааг авсан секунд гэсэн нэгжтэй байгаа. За ингээд хурд нь 0-оос хамгийн ихтэй 10 болсон. Манай хөдөлгөөний хувьд бол 10 болсон учраас энэ 10 гэсэн утгаар тавья. Хугацаа нь 5 секундын турш үргэлжилсэн гэсэн учраас энд тавьчих. За ингээд энэ координат хийхийг 0-оор тэмдэглэв. За ингээд 5 секунд хугацаа өнгөрсөн. 5 секундын хугацаанд 0 гэсэн утгаас 10 м/сек гэсэн хурдны утгатай болсон учраас график нь за ийм. Энэ бол манай хөдөлгөөний энэ бодлогын график нь юм. Хурд хугацааны хамаарлын график гэсэн. За тэгэхээр одоо математик үйлдэлийг нь одоо эндээс юу гэж байгаа гэхээр энэхүү тэгшүүн зэгт гурвалжны талбайгаар би явсан зам тодорхойлох. Яг гэвэл хурд хугацааны график учраас бид нэг жигт хөдөлгөөн дээр үзчихсэн. Одоо ингээд жигт хөдөлгөөн дээр энэ тэгшүүн зэгт гурвалжны талбайг олъё. Тэгшүүн зэгт гурвалжны талбайг олохдоо за энийг хэдүүлээд самрынхаа нөгөө зайтай талбай дээр хийвэл тэгшүүн зэгт гурвалжны суурь нь манайхаар бол Т юм. Өндөр нь 0-оос V гэхэд V юм байна. Суурийг өндөр үржүүлээд 2 туваана гэсэн. За ингээд энэ юу гарах юм гэхээр зам гарах гэж байгаа учраас томьёо нь ийм байх юм байна. За Т гэдгийнхээ оронд бид нар 5 секунд гэдгээ орлуулна. V гэдэг дээрээ 10 м/сек гэдгээ орлуулна. За 10 м/сек бахан секунд. Бахан 2. За ингээд секунд гэсэн хүртэрт байгаа хууртай байгаа секундууд хураагдлаа. Ингээд 2 энд 5 үлдэх юм байна. 5-ыг 5-аар бүжээд 25 үлдсэн нэг чинь метр. За ингээд явсан зам 25 метр гэж байна. За тэгэхээр дараагийн бичлэгэн дээр болохоор хэдүүлээд арай энэ хөдөлгөөнийхөө арай өндрөөс өөрөх юм уу? Анхны хурдны утгатай тэгээд эндээсээ хурдан жигт ихссэн эсвэл тодорхой хурдны утган дээрээс хурдаа буу хасаад зогссон гэсэн хоёр жишээ бодлого дараагийн бичлэгэн дээр оруулъя. Одоо тэгэхээр хүүхдүүдэд энэхүү бодлогоо зогсох газар зогсоод анхааралтай үзээрэй гэж зөвлөдөг байна.